Тэгэхээр Monster Anime-ийн Part 2 буюу 5-аас 8 дугаар ангийг ярихад бэлэн болсон байна. Удаан хүлээлгэсэн уучлаарай. Тоглон сууж таалан сойрхоорой. Германы Heidelberg-т залуу бүсгүй лекц рүү аим саадан гүсээр 13 минут хоцорч орлоо. Багш нь үүнд нэгэн дассан бололтой. Нэг асуултад хариулаад суудалтаа суухыг хэлнэ. Бүсгүйч асуултад нь гайхалтай хариулахад сайн байна. Нина Фортнер. Нина хичээлээ тараад бүхийн дугуйлан дуусаад пицца өргөх ажил гэсээр нар жаргасны дараа л гэртээ ирдэг. Нина аав ээжтэйг амьдардаг айлын ганц охин аж. Гэрийн хинтэйгээ хөнгөн яриа өрнүүлээд тэрээр өрөөндөө ороход түнд танихгүй хаягаас нэг мэйл ирсэн байна. Би бүх дэлхийн хамгийн сайхан цэцгийг жам дэлхийх болно. Чамайг тэр цэцэгтэй зүг хагдрахыг үзэх гэж би төрсөн. Энэ шүлэг Нина таалагдана. Өглөө нь тэр сургуулийнхаа сэтгэл зүйчтэй уулздаг. Нина өмнө харанхуугаас мангас гарч ирж байгаагаар хар таардаг байж. Нина цайны цагаар өчигдрийн шүлгийг араас нь гүдэг Питер гэх залуугаас асуухад би өстө мэдэхгүй л гин. Уг нь би найзуудаасаа өөрхөнд мэйлээ өгч байгаагүй дээ. Хичээл эхэлж профессор Мюнхний аллагын хэргийг авч үзье. Хэрэгтэн эцэг эхийг нь буудаа хөнөөгөөд хоёр хүүхдийг нь олсоор бомлоо хороосон. Шүүгчийн талаас ямар ял тогтоохыг Нина Фортнер тайлбарлаад өгөхгүйз. Үүнийг сонсоод Нина яагаад ч юм ярьж чадахгүй айн төвдөрч толгоо нэргэн бөөлцөн цутгана. Нина угаалгийн өрөө орчход тайвшрахаар суух үед нь Питер хурцж ярилцдаг ба Нина 10 наснаас өмнөх дурсамжаа огт сандаггүй гэж хэлдэг. Энэ үеэр нөгөө талд Кёлн хотод Тэнма Йохны тухай хүмүүсээс мэдээлэл цуглуулж байна. Тэдгээр хүмүүсийн мэддгээр Йохан бол Михаил гэх нэртэй хүүхэн бөгөөд 6 жилийн өмнө Кёлнд амьдарч Йохан чи юу хин юм бэ? Гэтэ тэрийг мэдлээ гэж юу гэж эцтэй тэр бол алуурч бас хоёр ихний ах нь би юу л хийгээд байна да гэж бодохдоо охин дүүн сандаг. Анна. Нөгөө талд Нина дахин нэг мэйл иржээ. Түүн дээр нутахгүй жамаг очиж аавна гэж хүчиж. Тэгэхээр Нина бол Йохны ихэр дүү буюу Анна. Тэнмарын явсаар нэгэн сохор өвгөтэй дарна. Өвгөн түүнийг гэртээ ураад цаа ягалж өгөхдөө нэрийг нь мэдчихэдэг. Кадр солигдож Анна хоёр найзтай мэйлийнхаа тухай ярихад хоёр найз нь сургуулийн шин сурагч залуугийн талаар тэр залуу байнга багшид нэр дуудагддаг гэдгийг судалцуудаг гэрнээ нэг ч асуугдож байгаагүй. Бас үргэлж Аннаг ширтдэг шүү дээ. Тэр чам руу мэйл явуулаад байж магадгүй юм байна. Харин Кёлн хотод сохор өвгөгийн ярианаас Йохан Хайнау гэх хүүхдгүү гэр бүлд Франц гэдэг нэрээр 14 сар амьдарсан. Тэр үедээ сохор өвгөгийн өдөр бүр ирдэг байсан ба хамт байх хугацаанд 12 настай Йохан өвгнөөс англи болон Франц хэлийг бүрэн сурсан. Түүнчлээ өвгний ярьсан дайны тухай нэг түүхийг хамгийн их сонирхдаг байсан аж. Өвгөн болохоор 2 дугаар дайны үеийн усан зэрэг нэг удаа багаараа шумбагч онгоцоор 120 м-ийн гүн тосолдож тамшиг 38 цагийн эцэст арай гэж аврагдсан. Йохан үүнээс хүлтэй дэндүү ойр тогтод зэргүүд хэрхэн айсныг л мэдхийг хүссэн гэдгийг хамгийн чухал нь дүүгээ 20 хүрэхэд Heidelberg-ээс очиж аавна гэдгийг Тэнма мэдж аавна. Тэр үед нь Heidelberg-т Анна хичээл рүүгээ явдаг ба эцэг эх нь Йохныг ирж Аннаг авах талаар анханасаа мэддэг байжээ. Мэдээж Анна өргөмөл. Аннаг сургууль дээр очтол Аннагийн найзууд түүнийг өнөөх залуутай уулзуулахаар цаг тоолжээ. Лавал ирсэн залуу нь Йохан биш байлаа гэтэл цаад талд нь Йохан багны хажуугаас нүднийхээ болонгаар Аннаг ширтээ зогсож байна. Түүнийг харсан Анна цочиртон хин билээ гэж бодсоор ухаан алдчихна. Өглөө нь Анна сэтгэл зүйчтэй Йохныг харсан тухайгаа ярьж нэг л танил миний зүудэнд гарсан мангастай ижил мэдрэгдсэн. Хэрвээ ахиад уулзвал марцсан дурсамжаа санаж магадгүй юм шиг байна гэхэд сэтгэл зүйч битгий доо ирээдүгөө бодол гэсэн хариу. Өдөрхөн Аннагийн аав ээж түнд өөрсдөө илчлэхгүй гэж шийдтгээдэг. Төрсөн л биш болохоос Анна үнэхээр тэдний охин шүү дээ. Анна ч гэртээ ирээд өрөөндөө орно. Түүнд Йохноос ахин нэг мэйл ирсэн байна. Маргааш төрсөн өдрийн чинь оройн 7 цагт Heidelberg замхаг дээр уулзцгаая. Шүн Тэнма Heidelberg-ийн сонины сургалтлагч Маулертай уулзаж аллагын дараагийн бай Heidelberg-т байна. Тэнд нэг охин байгаа. 20 хүрэхэд нь алуурчин ирж аавна гэж хэлэхээр ирсэн байлаа. Энэ Маулер нь ажлаа хэтрүүлж хийдэг болохоор нэлээд өнөр танартай бараг усанд ордоггүй нөхөр байдагч Тэнма түүнээс дор болтлоо гундчихсан харагдана. Маулер түүний өмнөд нэг л итгэж өгсөнгөө. Тэнмагийн таамгаар эмнэлгээс цугтаасан Йохан Анна хоёр хамтдаа Heidelberg-т очоод 6 сарын дараа Йохан дүүгээ үлдээгээд явсан байх магадлалтай. Тэгэхэд алга болсон хүүхдүүдийн дунд Йохны нэр өгч магадгүй гэдэг. Тэнма гуйсаар 9 жилийн өмнөх архивыг үзэхэр болно. Тэнма архивыг шүнзэн үзсэн бололтой. Ядраа дундчихсан байхыг нь Маулер олоод түүнтэй хааллаж Маулерын эхнэр нь охиноо аваад орхиж явсан тухай гардаг.
Ажилдаа хэд анхаарснаас нь болсон ба Мавлер одоо бүр ажил дээр амьдарч байгаа гэж. Мавлер эхнэрээ өөрийг нь хайрлаагүй гэж бодсон ч Тэнма түнд эхнэр нь өөрт нь хайртай байсан гэдгийг ойлголдог. Мавлер тамхи их татдаг. Эхнэр нь үүнд нь их өвөлдөг байжээ. Өдөр нь харин Мавлер Тэнмад тусалчихсан суужээ. Нар хаяарч орой болох төгсөн ба Мавлер одоо юу болсон дээргүй юу гэхэд Тэнма дуурсангүй. Мавлер би нөгөө эхнэр дээрээ очивол тэр иргэд ирэх болов. Тэгнэ тамхинасаа гарчих бол тэгнэ. Тэнма хайсаар эцэст 8 настай хүн улгаалагдсан гэж мэдүүлсэн Фортнер гэр бүлийн тухай оллоо. Аннагийн одоогийн аваж эмхтгэл дээр нь 20 өргөтөн дүүгээ ирж аавна гэснийг нь ч бас мэдүүлсэн байдаг. Төрсөн өдөр нь өнөөдөр гэдгийг Тэнма үүнээс мэдэж аавна. Энэ үед Анна нэгэнт Йохантай уулзахаар болсон байлаа. Тэгээд Тэнма сурвалжлагч Мавлерийн хамтаа Фортнер руу хөдөлдөг. Замдаа Мавлер энгийн нэг хортой хүн ийм юм хийж чадахгүй. Цаана маш том юм байгаа. Мангас л ийм зүйл хийн. Хэрэг би нүүрт болвол тийм хүнийг шууд ална гэж хэлдэг. Явсаар тэд Фортнерийн дэрхэд Аннагийн аав ээж хоёр тэдний яриаг сонсоод хаалгаа төгччгээд нээдэггүй. Мавлер цагтаа дууд таны охин болон та нарын амнаас аюултай байдалд байна гэж хэлж ээж нэгэн хаалгаа нээгтэн. Охиныг асуухад Нина Хайдлбергийг зэцэд найзтайгаа уулзна гэсэн гэж хэлдэг. Тэнма шууд Мавлераас машины түлхүүрийг нь гуйж Хайдлбергийг самхаг руу яарна. Явахт Мавлер та болгоомжтой байгаарай. Битгий үхээрэй. Таны хэлснээр би тамхинасаа гарнаа гэж хэлээд үлддэг. Тэгээд тэд цагтаа дуудахаар гэрийн утсыг хэрэглэх гэтэл утасны шугам тасарчихсан байлаа. Хайдлбергийг замхагт Анна ганцаараа зогсож байна. Болцсон цаг алидын өнгөрсөн идэж дуудсан өмнө өөрөө ирээгүй учраас тэр харихаар хөдөлдөг. Гэтэл тэнд хин цэцэрлэгч олжтой нэг залуу. Болохгүй шүү. Наана хүлээж авахгүй бол болохгүй. Та юм бэ? Надад даатгсан юм. Чамайг ин түлээл гэж авахыг Анна айгаад зүхтаахад тэр артаас нь энэ үгээ тавцаар хөөж эхэлнэ. Тэр л үе тарин Тэнма тэнд амжиж ирдэг. Анна үгүй Нина Фортнер үсттэй. Намайг санаж гин. Эмч Тэнма байна. Зүгээр агаач нашгүй дээ. Гэртээ харцгаая. Анна доктор Тэнма та намайг энд дуудсан хүн үү? Яг юм өчөө цэцэрлэгч гүүж ирээд чи саад болоод байна. Битээ саад болоод тэр энд хүлээж байхгүй бол би мөнгө авч чадахгүй гэсээр Тэнма руу дайрахад Анна түүнийг хамгаална. Тэгээд цэцэрлэгчээ хүлж тавьчихад хин хөлсөлснийг нь асуухад би мэдэхгүй. Тэр чухал ажил амжуулж чад тэр хүртэл битээ явуулаарай л гэсэн. Тэнма Аннагийн гэр бүлийг нь санан түүнийг дагуулад буцна. Тэднийг явсны араас хүлүүлсэн цэцэрлэгчдэр хэнийг ивж харагддаг. Машинд Тэнма Аннад чиний ахыг Йохан гэдэг гэж хэлдэг. Тэнма Анна хоёр Аннагийн дэрхэд байшин ямарч гэрэлгүй Тэнма яарч очод тогшоход энч хариулдаггүй. Цагтаа дуудана гэд үлдсэн ч цагтаа ирсэн шинжгүй онгоолгоод орцол 3 хүн гуруула хэдий алуулчихжээ. Тэнма өнөдөө эвлэж чадахгүй өгсөн хүмүүст анхны тусламж үзүүлдэг. Гуйж байгаа болохоор сэрээчтэй Мавлерсан. Энэ таны дуртай тамхи. Анна тэр үед алчсан байтал би ахыгаа тэр үед алчсан гэж орилдог. Йохны толгой руу тэгэхэд Анна буудсан байж. Анна Тэнма хоёр тэндээс явхаар гарах гэхэд дуудлага хүлээн авсан цагдаа нар ирж таарна. Тэгээд тэднийг хилцс рүү авч явдаг. Гэхдээ явах замд 2 цагдаа нэлийн сэжиг бүхий байхаагаад Манхэм буюу хажуу хот их гэж хэлсэн. Дууд тохиод дуграагүй хэргийн газар орхиж явсан. Мөн хувцсан цус олчихсан. Утасны шугам тасарсан байхад дуудлага аваад ирсэн Тэнма тэднийг алуурчин гэж боддог. Гэхдээ цагдаа гэдэг нь үнэн. Төд удалгүй тэдний замд өөр цагдаа нар таалж зогсоодог. Өө, мөрдөгч Меснер болон Мүүлер биш үү? Тийм ээ. Ажилчин сайн уу? Тэнма. Түүний би муу байна. Агаар амьсгалуулъя гэд Аннаг аваад түр машинаас буун. Тэгтэл нэг нь артаас нь гарч ирээд "Зүгээр үү доктор Тэнма? Яаж эмч гэдгийг мэдчихэж байгаа?" Би нэрээ хэлсэн ч эмч гэдгийг хэлээгүй. Тэд усан хөөж Тэнма шууд Аннаг аваад гүүрнээс үсэрлээ. Маргааш нь тэд юу ч гэсэн аюулаас мултарч чадчихжээ. Голын хажууд юм нөмрөө суух Аннад Тэнма хувцас болон хүнс авчирч өгдөг. Анна хувцас олж байхдаа олон хүн өгсөн. Маш олон. Ах бид хоёр тэдэн донд алхаж байсан. Яг л дэлхий дээр хоёулахна юм шиг гэхэд Тэнма хаана гэдгийг санаж байна уу? Бид хилд авч орж ирсэн. Ах ихч хоёр биднийг магтан сайн шааж, их сайн хандаж байсан. Ах надад сайхан төлөвлөгөө байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй ах ихч хоёр өгч гисэн. Бидэнд сайн ханддаг байсан хүмүүс бүгд л яагаад ч юм өгчгдөг байсан. Гэтэ тэр өдөр учрыг нь ойлгосон. Яахан Либерти иргэн жинхэнэ хэрэгтэн байжээ. Тэр үед Либертийнхнийг хороохыг Анна хараад түүн рүү буугаа чиглүүлэхэд Йохан инээмсэглээд буудчихад буугаа гадагш гаргаж хаяарай. Толгой руу онил гэж хэлэхэд нь Анна буудсан.
Яг толгойд нь буудсан байтал яагаад түүнийг аварсан юм бэ? Та авраагүй байсан бол аав ээж хоёр алуулахгүй байсан юм хэмээн Анна мэгшин уйлна. Тэгэхдээ Тэнма цагдаараа явлаа. Өчигдрийн хүмүүс жинхэнэ мөрдөгчд юм бол яохонтой холбоотой цагдаа нар дунд байна гэсэн үг. Гэхдээ зүгээр ингэж орхиж болохгүй гэд Анна сайн нуухтыг захиад багч гэсэн урмын үг хэлдэг. Цагдаагийн газар Тэнмаг очиход сурвалжлагчдаар дүүрсэн байлаа. Сэтгүүлчийн яриагаар Хайдлбергийг замагт байсан цэцэрлэгч залууч тэгэхэд алуулчихаж. Тэгээд цагдаа нар яриагаа дуусгахдаа зэрэгцэн Тэнма тэдэн рүү очих гэсэн боловч өчигдрийн хоёр мөрдөгч туслахаар ирсэн байдаг. Яалтчгүй жинхэнэ мөрдөгчд байж цагдаад итгэх боломжгүй болсон Тэнма Хайдлбергийг сонины газар руу залгаж цаг товлож уулзахаар болно. Энэ үед мэдээж Фортнерийн хэргийг мөрдөгч Лүнгэ ирсэн байлаа. Лүнгэ нөгөө нэг гэр бүлүүд алуулаад байгаа хэргийг ерөнхийд мөрдөж байгаа болохоор энэ удаад ч гэсэн энд ирсэн байж таарч байгаа. Зөвшөөрлгүй энд орж болохгүй шүү дээ. Та алуулсан гэр бүлийг мөрдөж байгаа үстэй. Энд цамхагт гарсан хэргийн материал байгаа. Яг нэг цагт гарсан болохоор хэрэгтэн нэг хүн байх боломжгүй. Сонирхолт татаад энэ хүлэгцэн мөрөлдчихсэн байна л да. Ойр хаваас нь хөлсөн зүйл нь олдоогүй. Үгүй, олдохдоо хэдийн тайлчсан байсан. Лүнгэ хэргийн газар өөрөө очиод үзлэг хийх ба цэцэрлэгчийг үсэн Тэнмагийн зангааг олцохдаг. Кадр солигдож Тэнма Анна дээр эргэж ирэхэд Анна байсангүй. Захаа үлдээгээд яваад өгч. Доктор Тэнма, та буруугүй. Эмч хүнийхээ үргийг л биелүүлсэн. Ачиртай талхадад багч болон унтаад аваарай. Та амьдрах хэрэгтэй. Аварч чадах ам бүрэн авраарай. Нина Фортнер. Тэнма нулимс туслуулсан талхаа идээд замдаа гарлаа. Тэрээр эмнэлэгтэй иргэн иржээ. Ээлжид хагалгаан амжилттай болно. Энэ үед түүний хуучин сүд үсгүй Эва архинд орж. Тэнмаг зүудлээс сэртэл Лүнгэ мөрдөгчт нь үрээд ирдэг. Энэ зангааг өмнө харж ирсэн үү? Хитгэн ширхэг хийгдсэн болохоор нэрсийг нь гаргах боломжтой болсон. Яг юу гэх гээд байгаа юм? Та энэ зангааг хэн нэгэнд бэлэглээгүй юу? Аллагын хэргийн учрыг олоход маш хэрэгтэй байгаа юм. Олон залууд бэлэг өгсөн болохоор сайн санахгүй байна. Араас гүйдэг байсан ирчүүд бүгд л мөнгөний төлөө байсан юм. Сайн санах гээд оролдоод үзэлтэй. Мэдхгүй бүгд мөнгө гэд намайг жинхнээсээ хайрласан ир нэг ч байгаагүй. Тийм болохоор салхтаа хаосолчихдаг юм. 3 удаа шүү. Тэдэнд яг тохирно. Чи ч бас өсөж гин үү? Зүгээр л хэлчих. Гэхдээ чамд нэлээд үнэтэй тусгах. Гэхдээ Лүнгэ сануул холбогдоорой гэд явдаг. Эвач Тэнмад яаж хандснаа бодоод түнтэй уулзахаар гардаг. Дахиад нэг ив хавгүй яриа, ив хавгүй уулзалт. Эва өөрийг нь хин жинхнээсээ хайрлсныг ойлгожээ. Гэхдээ Тэнма ахаад л түүнийг орхиж явах гэхэд Эва тэр чиний зангаа байсан. Мөрдөгч надаас асуухад би хэлээгүй. Асуудал тутгалцсан юм шүү. Миний хэлснээр байвал би юу ч дуурахгүй байж чадна. Надад хийхгүй бол болохгүй зүйл байна. Эва хүнд нүшгэж маргааш нь Лүнгэ дээр очино. Ойлголоо. Тэгэхээр гэрчээ мэдүүлснээр дагуу доктор Тэнмаг баривчил. Хайдлбергийг замагт гарсан аллагын сэжигтнэр. Нөгөө талд Тэнма ажлаас халагдах өргөдлөө өгнө. Гадуур чиний тухай их юм яригдаж байгаач би тийм зүйлд итгэнэ гэж байхгүй шүү дээ. Нэг бодоод үзвэл. Эмнэлэг дээр нь тэгэхэд баривчилгааны баг ирсэн ч өвчтнүүд нь Тэнмаг хамгаалаад цагдаа нарыг саатуулна. Доктор Тэнма буруугүй. Тэр хүн алах хүн биш. Тэнма тэдний ачаар чимээгүйхэн эмнэлгийн машин сууж зогтдог. Тэр зураа Яохны тухай бодсоор хүн гэхэд хэцүү халуурч наймыг өөрийн гараар аварсан. Бүхий л охирчдын өмнө өөрөө л буруутай юм шиг. Тэр өдрөөс хойш 5 сар өнгөрчээ. Тэнма нэг машинд сонин барьчихсан сууж. Жолооч, та зунаар ийм уцтай халууцахгүй байна. Наадах чинь 3 өдрийн өмнө сонин биш үү? Вэрдэн дахин нэг гэр бүл алуусан гинлээ. Сэжигт нь нэмж гэсэн байх шүү. Нэрээ та вэрдэн явж байгаа гэлөө. Таньдаг хүн чинь байдаг юм уу? Тийм ээ. Гэтэ уулзах үгүйгээ мэдэхгүй байна. Энэ үрээд part 2 дуслаа. Дараагийн дугаарыг үзхийг хүсвэл subscribe дараарай. Тэгээд donation илгээх данс тавьчих. Тэгээд удаа хүлээлгэсэн дуучлаарай.